Ар үнэлгээ. Суралцагчдаа CC-гийн маягцснээс ар үнэлгээний хүсэл гаргах маягтыг хэвлэн авч суралцагчийн мэдээлэл болон ар үнэлгээнд шилжүүлэх хичээлийн мэдээллийг бөглөнө. Ар үнэлгээ тавиулах маягтаа өөрийн сургуулийн дүн хариуцсан мэргэжилтэнд өгнө. Мэргэжилтэн дүнг системд ар болгон өөрчилнө. Анхаарах зүйлс. Хичээлийг дахин судалж дүнгийн ахиулах зорилгоор ар үнэлгээг хэрэглэх ба энэ нь амжилттай судалсан хичээлд хамаарна. Суралцагч ар үнэлгээг суралцах хугацаанд 3 удаа тавиулах боломжтой. Хичээлийн дүнг ар болгон өөрчлөсөн тохиолдолд өмнө авсан үнэлгээ хүчингүй болох ба буцаах боломжгүйг анхаарна уу? Танд амжилт хүсье.